За сайн байцгаана хүүхдүүдээ хичээл 5-аараа уулзж байгаа татай байна. Өнөөдөр бүгдээрээ математикийн хичээлийн усан шалгалтанд орж ирдэг шиг даалгавруудыг хамтдаа ажиллацгаая. За бодлоо 1. Бат 180 мянган төгрөгтэй байсан бөгөөд түүний 5-ны 2-ыг ном авахд зарцуулжээ. Үлдсэн мөнгөөрөө дэвтэр авсан бол бат дэвтэрт хэдэн төгрөг зарцуулсан бэ? Тэгвэл 180 мянгаагаа 5 хуваагаад 36 мянган төгрөг буюу энэ нь нэг хэсэг болж байгаа юм. Тэгвэл 36 мянгаагаа 2 дуржуулээд 72 мянган төгрөг нь номонд зарцуулсан мөнгө гэж гарч ирж байна. Тэгвэл 180 мянгаас 72 мянгаагаа хасгаар 108 мянган төгрөг гарна. Энэ мөнгө бол юуны мөнгө вэ гэхээр үлдсэн мөнгө буюу дэвтэрт зарцуулсан мөнгө юм аа. Бат дэвтэрт 108 мянган төгрөг зарцуулсан байна. За тэгвэл дараагийн бодлого нь Игч 240 мянган төгрөгийн 3/1-ээр нь гар утас. Үлдсэн мөнгөөрөө хүнсний зүйл авав. Игч хэдэн төгрөгөөр хүнсний зүйл авсан бэ? А-д нь 40 мянга, Б-д нь 240 мянга, С-д нь 160 мянга, Д-д нь 80 мянга. Тэгвэл уг бодлого яаж бодох вэ гэвэл 240 мянгаагаа 3 хэсэгтээ хуваагаад 80 мянга. Үүнийгээ нэгээр үржүүлээд утас авсан мөнгө. Тэгвэл 240 мянгаас 80 мянгаыг хасаад 160 мянган төгрөг. Энэ нь болохоор үлдсэн мөнгө буюу хүнс авсан мөнгө. За дараагийн бодлого нь сараа 300 мянган төгрөг авч түүний 4/3-ыг хувьцан зарцуулжээ. Үлдсэн мөнгөөрөө гой сахны бүтээгдэхүүн авсан бол тэр хэдэн төгрөгөөр гой сахны бүтээгдэхүүн авсан бэ? Хүүхдүүдээ өмнөх хоёр бодлогынхоо аргаар та нар маань гэртээ биедан бодоод үзээрэй. Хариултаа комментоор бичээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай хүүхдүүдээ. Дараагийн хичээлээр дахин уулзцгаая. Баяртай. Дараагийн хичээлээр дахин уулзцгаая.